Та бүхэн мэдж байгаа яг одоо 2025 оны 12 дугаар сарын 30-ны өдөр Монгол Улсын засгийн газраас татврын одоо хэд хэдэн хуулинд өөрчлөлт оруулах одоо хуулийн төслүүдийг бол өргөн барьсан. За улсын их хурл бол намрын чуулганаар бол хэлэлцэх хэсгийг хэлэлцэж амжаагүй. За энийг бол одоо хаврын чуулганаар бол 26 оны хаврын чуулганаар хэлэлцэнэ. За тийм учраас бол ер нь одоо улсын их хурлын дараагаас энэ татврын эрх зүйн орчныг боловсронгуй болох талаар бас улсын их хурлын заргын захирамжтай ажлын хэсгийг ажиллаж аж ахуй нэгж байгууллагууд иргэдийн одоо санал хүсэлтийг сонсоод энэ тал дээр одоо илүү боловсронгуйлах талаар саналаа гаргаж ирэх ийм одоо ажлын хэсгийг байгуулсан байна. Ер нь бид нэр цаашдаа бол энэ татврынхаа бааз суурь буюу одоо бүгдээрээ олон одоо аж ахуй нэгжүүд бизнес эрхэлдэг, өнөөдөр өрөөнд татвараа төлдөг, иргэд адил тэгшээр одоо бас татвараа төлдөг ийм орчныг бүрдүүлэх шаардлагатай байна гэж харж байгаа. За тэгэхээр бол манай ажлын хэсгийн өрөөнд бол ер нь цаашдаа энэ татврын бааз суурийг нэмэгдүүлэх талаар бид нар ямар ажил үзэх болох ёстой юм бэ те. За нэгдүгээр хоёрдугаар болохоор бол энэ Улаанбаатар хот болон одоо Улаанбаатар хотын одоо энэ төвлөрлийг бууруулах чиглэлээр ялангуяа одоо хөдөө орон нутагт ажлын байрыг бий болгож тэнд одоо бизнес эрхлэх татврын таатай орчин бүрдүүлэх талаар бид нар ямар ажил зохион болох ёстой гэдэг талаар бол бас анхаар судлах ёстой байл гэж бодож байна. За нөгөө талдаа болохоор гадаадын хөрөнгө оруулагчдыг татах энэ тал дээр одоо татврын хувьд бид нэр одоо ямар эрх зүйн орчныг сайжруулах шаардлага байгаад байгаа гэдгийг судлах хэрэгтэй байгаа юм. За иргэдийн хувьд одоо хүний орлогын албан татвар болоод бусад татвар өндөр байна гэдэг асуудал ирж байгаа. Тэгэхээр энийг одоо жишээлбэл ямар байдлаар бид шийдэх ёстой вэ те. Ялангуяа одоо зарим одоо айл өрхүүдийн хувьд бол бас гэр бүлийн нөхцөл байдлыг харилцан адилхан байна. Бизнес эрхлэгчтэй уулзаж байхад бол нэмэгдсэн өртгийн албан татварыг бол жигд төлөхгүй байгаа толгойтой гомдлууд их ярьдаг. Өөрөөр хэлбэл ий баримтаа гаргаад үйлчлэг явуулж байгаа хүнсний дэлгүүр үйлчлэгийн газрууд байхад яг үүдэн дээр нь те Улаанбаатар хотоос ачааны машинтай ирээд бараагаа ямар ч одоо нэмэгдсэн өртгийн албан татваргүй зардаг нэг хэсэг байна. За мөн явуулын байдлаар зардаг нэг хэсэг байна. Зах одоо болон одоо томоохон одоо худалдааны төвүүдээр ямар ч ий баримт олохгүйгээр ингээд байдаг асуудлууд байдаг. Тийм учраас ер нь жиг төлдөг болёо гэдэг ийм асуудлыг тавьдаг. Тэгэхээр энэ бол одоо бас зөв шаардлага юм болоо гэж бодож байгаа. Энийг бол бас судалж үзээд ямар байдлаар энэ асуудлыг шийдэх ёстой гэж үзэж байна. За дээрэс нь болохоор ер нь одоо өндөр хөгжсөн орнуудад бол нэмэгдсэн өртгийн албан татвар бол бас тухайн одоо бараа бүтээгдэхүүнийхээ төрлөөс хамаарат ийм ялгаатай татврын төрлүүд байдаг. Тэгэхээр ийм боломж Монгол улсад байна уу гэдэг бас судлах зүйлс бол байна гэж харж байна.